жижигхэн сургууль. Бид нар анима нэг жижиг арал гэдэг 60 оюутантай ингээд авч явж байгаа. Once I had a child, he was wilder than moonlight. He could do it all like he'd been here before. Once I had a child, she was smiling like sunshine. She could see it all like she'd been here before. Архичин ижигийн шаналл дээр архичин ижиг аавын шаналлж байт юм уу? Өөрийн хэмжээний дээр одоо кайфа идэж байгаа юм шиг мөртлөө зовлонгоо идэж байгаа. Үнэхээр тэр бол зүгээр гадны нүдээр харах юм бол аюу тийм аимшигын тамийн амьдрал. Тэр тамийн амьдрал бол яг миний нүүрсээр миний пастелээр бүтчихсэн байхгүй. Тийм болоод аюу олон хүн чонон хүүхдүүдийг үзчихээд ямар биштэй булгаа зураачаа би ийм амир үзсэн. Их олон хүнийг би ойлуулсан. Их олон хүмүүс дургуцтай илтгэж ирсэн. Ганц хоёр хүн ирээд надаас ийм амьдрал Монгол байдгийг гэж асууж ирсэн. Яг гоо энэ ертөнцид бид нар ингээд бохир ирсэн ч гэсэн тий бохир гэдэг нь магадгүй бид нар бохир нөхцөлд ирж байгаа гэж байна. Бид нар бохир бодолтой байж болно. Бид нар бохир юмд өсч таринж болно. Бидний дотор дандаа тэр чонон хөвгөд байдаг. Тэр монгон байгалаа сансан. Ичи дэлхийг мартаагүй. Зураг нь ихтцсэн биш шүү гэж хэлсэн баггүй. Би тэр гурчуудын хорооны зааланд 99 зураг гэдэг утгаараа 99-ийг багтаах нэрж ихсэн л дээ. Тэнгүүтээ тэр нэг юм бор тооны ийм ертөнцид хүмүүс орчоод аюу сонирн болсон гэж зурагч надаараа ярьж ирсэн. Бүр аюу тийм мэдрэмж төрсөн. Миний шаналлууд энэ олон зангилаасууд энэ олон ийм надад үлдсэн. Энэ нэг хашгирлж байгаа тэр ижи мижи бүх юмд үлдсэн байхгүй. Яг ойлгож чадах юм бол тэр аимшигтай зүйл. Тэр ижи хашгирлж байгаа тэр аман мангайцсан тэгээд хүмүүс бүр ингээд айдаг тэр зүйлээс.